Манай зууны эхнээс биендээ шивэсийг явдал годамжны борчууд тэн үлжтэй санхүүдэл тэгж ирдэг. Мөн Ромын эзэн тулсын үед Галидотруудыг оргож зайлахаас сэрэмжилж духан дээр нь янз бүрийн төрс бүхий шивээс тавьдаг байжээ. Энэ нь яван явсаар танхаа ирчүүдийн чимэг болж хөөрсөн байна. Гэвч энэ нь сайн үр дүнд хүрсэнгүй. Дэлхийн 2 дугаар дайны үед Германы хорих газар олзлогсдын дотроос биендээ шивэстэнгүүд хамгийн түрүүнд арьсан хуулуулж тэр нь гар цүнхнээс аваад гоё чимэглэлийн зүйл болж хөөрсөн аж. Харин сүүлийн жилүүдэд өрнөдийн орнууд биендээ шивэсийг явдал хэд газар авч эрчүүд төдийгүй охид бүсгүйчүүд хүртэл татагдах болжээ. Жижиг цог хорхооноос эхлээд өөрсдийн дуртай амьтныг нуруунд зээжин дээр шивэх явдал модонд орж бараг л урлагийн шинжтэй болжээ. Харин манай улсад шивэс гихчийг анх гэмт хэрэгтнүүд, шоронгийн ялтнууд дэлгэрүүлсэн бөгөөд соцныгмийн үед биендээ шивэс хийсэн нэгнийг хараад эн чинь шорон жал идэлж байсан юм байж тэ гэдэг байлаа. Ямар сайндал намайг баг байхад чонон Борисыг заазаар авах гэдэл зээжин дээрээс Өхбаатарын зургийг нуруунд дээр Ленины зургийг шивчихсэн байсан тул төрийн томчууд руу буужиглаж болохгүй гээд тогон зохиулж зааш нь харуулсан гэж ярилцдаг байлаа. Гэвч энэ нь худлаа ажээ. 50-60-аад онд Монголд ял идэлж байсан 505-ын хоригдлуудын гар дээр 505 гэж дээрээс зохион байгуулалтаагаар шивсэн аж. Мөн тэд зээжин дээр Сталины зургийг шивчихсэн байсан тул үүний санаа авч чонон Борисыг дөвийлгэн 100 үг дэгдэгсэн байна. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувгаас subscribe хийж мөн бичлэг дээрээ заавал лайкын дараад үзээрэй. Баярлалаа. 1965 онд Улаанбаатарын шоронд Борисыг хорж цагдаж байсан Цэрэн Бүрв Одон Жамбаа гэх янагч эдүгэ тэтгэврт гарч ирсэн хайласт 100 айл хавьд байгаа бөгөөд Борисийн биен дээрх шивээс байсан эсхийг эднэр хэрчлэх аж. Гэхдээ Борис огт шивээсгүй байсан гэвэл худлаа. Тэрбээр Тамара гэдэг хүүхэнд хайртай байсан бөгөөд зүүн гарынхаа бүгүүн дээр тэг үсэг тавиад 5 цаг хатгаж бас амжижээ. Ингээд халахын шоронд ял идэлж байсан зарим нэг цуутнуудын шивээсний тухай үг үлээ. Дорногов аймгийн Атман гэгдэж байсан Цэвлэн Ванжиг Жамбаа бараг л насаар шоронд ял идэлсэн хүн. Тэрбээр гянданд байхдаа зүүн талан дээр хамгийн сонгодог шивээс хийлгсэн гэдэг. Ямар ч хүн хараад зогдос хүйц тэрхүү шивээс нь саран дээр суусан нүцгэн хүүхэн ажээ. Үүнийг төрийн тамгас хийж нэг хэсэгтээ томоохон хэрэг мандуулж байсан чойрог нь дүгрээ шивсэн байна. Дүгрээж бас энэхүү шивээсээ өөрийнхөө зээжин дээр шивсэн байдаг. Шоронд олон жил ял идэлсэн шулга сандаг агсан зүүн гарынхаа булчин дээр Дүү Жимбат гэж шивсэн байдаг. Буурал Жимбат нь халахын шоронд 30 гаруй жил ял идэлсэн нэгэн бөгөөд сандаг агсны ганц хайртай хуурай дүн байсан тул тэрбэр мөн л зүүн гарынхаа булчин дээр аг сандаг гэж шивжээ. 60-аад оны цуутай гэмт хэрэгтэн шилэн дамдан зүүн гарынхаа богоон дээр хээчэдэ гэж шивсэн байж. Энэ нь ямар учиртай вэ гэвэл тэрбэр Дорнод аймгийн Чой болсон суман төрсэн бөгөөд маршал Хээ Чой болсонтай нэг нутаг. Мөн түүнтэй адилхан ихэр овгөлсөн. Тэр ч байтугай ихэнх нэрийг хорлоо гэдэг байж. Тийм ч учраас тэрбэр Хээ Чой болсон гэж шүтэн бичирдэг байж. Хоригдол болон зарим энгийн хүмүүстэй буу халахдаа тэрбэр би ч Дорнод аймгийн Чой болсон сумын хүн. Энэ сумаас Монгол даяар нэгд гарсан 2 хүн төрсэн юм. Хоёулаа ихэр овгөлсөн. Анхных нь хорлоогийн Чой болсон. Дараагийнх нь хорлоогийн тамдан би байна. Даанч бид хоёрын амьдрал эрсдэс ялгаатай. Тэр маань сууд өдөрдөгч байсан бол би сууд ялтан хэмээн ярилцсан цагаан шүд гарган энэ идэг байж. Одоо түүний хээчэдэ гэсэн чивээс ойлгогдож байгаа биз. Энэ нь хорлоогийн Чой болсон. Тамдан гэсэн утгатай аж. Хятад ганжуурыг хөлнийхэн улан чивээс хийлгсэн гэж ярьдаг. Учир нь тэр дагнуулын хэрэгээр гяндлуулсан болохоор хүний нүдэнд ил харагдахаар шивээс хийхэд зайлгийсэн бололтой. Хөлнийхэн улан нууцлсан тэрхүү шивээс нь баахан хан зүсэг байсан бөгөөд ямар утгатай болохыг нь хамт хоригдож байсан хүмүүс нь ч ойлголгүй, ганжуурч тайлбарлалгүй явсаар зүйл дуусчээ. Мөн дагнуулын хэрэгээр Монголын жоронд олон жил ял идэлсэн Дөвхүү гихчээр зээжин дээрх ядтын цагаан хэрмийг шивсэн гэдэг. Соцныгмийн үед мэрэгдүүлэг хийж шашин сүртжилсэн хэрэгээр олон жил ял идэлсэн Ховилхан дуурсид шивээсийг үздэггүй нэгэн байсан бөгөөд түүнд хандаж нэгэн ялдан та шүтэн бишрээд байдаг дэлүү худагдынхаа гигийн дүрийг зээжин дээрээ шивүүлэх үү гэхэд тэрбэр
Бидхэд ими юмэр. Хүн чинь багшигаан сэтгэлд мөнхөлдөг болохоос биш арьсан дээр мөнхөлдөггүй юм. Энэ муу арьс бол хоосон юм чинь намайг өөхөн гүтэл алга болоод өгнө. Харин сэтгэл бол мөнхийн чанартай гэж хэлсэн гэдэг. 30 гаруй жил ял идсэн бүлтгүүш базарсаад 100 гаруйхан бууган дээр красива гэж бичсэн бөгөөд тэрбэр красива цаг зүрэн гэгч Улаанбаатарын сайхан бөгөөд 100 та хүүхэнтэй нэг хэсэг амьдралын холбоод авчээ. Загц сүрэн нь намын болон багшийн дэд сургуульд орос хэлний багш байж. Харин түүний нөхөр нь намын төв хоронд хилцэн эрхлэгч Ламар Игцэн гэдэг хүн байсан бөгөөд энэ хүний эхнэрийг базарсаад салгаж суусан гэдэг. Загц сүрэн ч өөрөө том дарахтай суухгүй. Энгийн арттай суун гэж зүтгэсээр байгаад базарсадтай суусан байна. Гэвч базарсаад дахин шоронгийн хаалга татаад амар заяаг нь үзүүлсэнгүй. Загц сүрэн танил тал ихтэй байсан тул түүнийг 2 чудаа шоронгоос олсон гэдэг. Шуумруудын банд болж олон жил бөхсөө худалдсан эмсгийн саруул гихчээр зүүн баруун 2 гуйн дээрээ эр хүний бэлэг эрэхтэн шигүүлж нэг хэсэгт эл ялтнуудын нүдийг хужирлаж байж. Ер нь Монголын шоронд банд шуумрын асуудлыг энэ хүн ланх гаргаж ирсэн гэж ярьдаг. Малын хулгайн хэрэгээр олон жил ял идэлсэн гөвдрүү том гихчээр өөрийнхөө имижийг тодорхойлох гэсэн аятай зээжин дээрийн морь баруун зүүн 2 гарынхан богой болон булчин дээр үүхэр хойно шивүүлж харин нуруун дээр буугарсан цагдаа шивүүлсэн гэдэг. Энэ нь ямар нэгэн утга илэрхийлээд байгаа биз? Монголын 1 номерын халаас чингэгддэг галзуу каларуу мөн л өөрийнхөө имижийг тодорхойлох гэж цээжин дээр төрөвчтэй мөнгө сэлсэн гэж ярьдаг. Тэрбэр наранд халаа сухаж байхдаа эрүүл баригдаад шоронд орохдоо галзуу өвчтэй болчихдаг тун сэргэлэн ир байж. Тэгээд зөвлөдөө дүрдээ итгээд жинхнээсээ галзуурчихсан гэдэг. 1998 онд цаазаар авахулсан Балиус хожид Төмөрбаатар цээжин дээрийн худагшаасан зүрх шивсэн байдаг. Ер нь иймэрхүү шивээс хийлгсэн олон хүн байдаг бөгөөд заавал шоронгийн ялтан бус энгийн хүмүүс ч ийм шивээс хийлгсэн байдаг. Улс аймгийн дэс сумын нэгэн малчин айлын голомтыг самарч 3 хүний ам бүрлгээд цаазаар авахулсан болоож гэгч ялтан зээжин дээр номсон массан Эртний Баатар шивсэн бөгөөд энэ нь түүнд даанч зогссонгүй. Орчин цагт айлын голом самарсан хүн Баатар биш ялтан болдгийг тэр даанч ухаарсангүй. Тэрбэр айлын голом самраад товоо улс руу гарах гэж яваад баригдсан бөгөөд энүүд түүний зээжинд арай амар санаа чингүүн чамнараа бодогдож байсан юм биш байгаа да. Арханга аймгийн Харьяат Олгай Ганбат хэмээх хөгшин хулгайч Сэкс чивээсэрийн залуучуудыг баясгадаг байна. Тэрбэр хонгон дээр нүцгэн хүүхэн шилбэн дээр бэлэг эрэхтний босгосон эрхэн шивсэн бөгөөд хөлөө атилхан хонгон дээр хүрэх гээд эрэм 2 нийлж Сэкс хийж байгаа юм шиг харагддаг байна. Хөлөө ойрхон атгануулахад эрэм 2 дасралтгүй Сэкс хийж буй дүрс гарч хоригдол залуус ихэд баясаж түүнийг нь өөрийнхөө биен дээр шивүүлсэн тохиолдолч бас байгаа аж. Болгон аймгийн Харьяат Дарван Зиндаюш гэгч ялтан цээжин дээрийн 3 баатрын дүрс шивсэн бөгөөд нэг баатрынх нь биен байхгүй. Харин мөрнөөс буусан мөрн байдаг аж. Мөрийг нь дагуулад харахаар суганд нь Баатар маань бага зууж байдаг байна. Луусангийн шоронд олон жил ял идэлсэн Нялцгай шүрээ гэгч эмэгтэй өмдгөн дээрийн 5 тамирал гэсэн үг шивсэн бөгөөд энэ нь олон эмэгтэй талдруулжээ. Өнөөгийн шоронд ялтан болгоны нуруу зээжин дээр шивэгдэг дурлалын бурхан хоцрогдоод зөвхөн атманууд л даалан дээрийн мангасын дүр шивэд доод талд нь эргэж харах зав өглгүй дагуулж тонгорсон амьдралаас дагаан заавал нэхний гэсэн үг шивдэг болсон байна. Харин нинжанууд ийм шивээс их хориотой бөгөөд боосууд нь зөвшөөрдөггүй аж. За тэгээд биеийн дээрийн элдв янзын үг хүүхэн шүүхэн нарсаар шивсэн айлуултан ялтныг тоочод барах уу. Ер нь шоронгоор шүргээд авсан хэн боловч биеийн дээрийн заавал нэг тамга үлдээдэг бөгөөд шивээсэн биш юмаа гэхэд элдв янзын сорив заавал үлдээдэг байлээ. 2003 оны бичвэрээс та бүхэндээ хүргэлээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа.